Занга Академи. Чадвараа хөгжүүл, ирээдүгээ бүтээ. Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Компани эрх зүйн зохицуулалт бүлэг хичээлийн маань эхний сэдв эхэлж байна. За эхний сэдв маань бол хувьцаат компани эрх зүйн зохицуулалт нь ямар онцлогтой байд юм бэ? За компанийн нийтлүүд дотор охин компани, толгой компани, хараат компани, зэрэгэлдээ компани гэх мэт компаниудын холбоо хамаарлыг хэрхэн яаж тодорхойлдог вэ гэдэг талаар энэ хичээлээр авч үзэх болно. За саяны жишээн дээр бол яг хувьцаат компани дээр бол илүү тэр зохицуулагч байгууллагуудын дүрм журмыг дагаж мөрдөх асуудал нь бол яригдана. За тузын хурлаар шийдвэрлэхэд тэнд сонирхлын зөрчил үүсгэж байгаа буюу өөрийнх нь хамааралтай этгээд гэрээ байгуулах гээд ороод ирсэн хүн маань тухайн асуудал за тэнгуут хувьцаат компанийн хувьд гэх юм бол тузын гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтоох боломжтой ч гэсэн хууль заасан шаардлагатай болчдөг.